намайг Минжмаа гэдэг. Би сэтгэл зүйч. Эзэмшсэн мэрэгчлэрээ энэ нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэхийг хүссэн болохоор хаана миний мэрэгжил хамгийн их хэрэгтэй вэ гэх асуултыг өөртөө олон удаа тавьсан. Хариултаач олсон. Энэ бол хамтарсан баг. Хүн бүр хайр халамж. Хүсэл мөрөөдлөөр дүүрэн гэр бүлд хүчирхийллийн ямар нэгэн хэлбэрт өртөлгүй. Амар тайван амьдрах эрхтэй. Энийг л зорилгоо болгож гэмт хэрэг зөрчил, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоохын төлөө хамтарсан баг ажилтдаг юм. Байна уу? Амрыг ирэх юм да. Амрыг ирээ. Хүн амны хэргийн дуудлага ирлээ. Та хэргийн газар руу очих хэрэгтэй байна. Шинжиж татсан юм уу? Тийм ээ. Хөдөлсөн. Сэтгэл зүйчийг цагтаагийн хэлц дээр очгоор. Хойлоо замаараа дайраад явуулчих. Мэдлэг гүйцэтгэе. Миний охин Би сонссон. уучлаарай. Унахгүй ирнэ за. Хайртай шүү. За. Хөөх юм нь уухаараа л тэгдэг болохоос биш. Хоёр хүүхэдд ч юм уу зүйл тохиолдол яа. Тэгээ дандаа үт юм. Өнөөдөр бид гурав харнаа. Баатраа одоо зүгээр. Гэр бүлийн хүчирхийллийг нууж дарагдуулна гэдэг чинь бас нэгэн гэмт хэрэг штэ.
Энд хүн танаа хорооны нийгмийн ажилтай адил биш гэж үү? Та тань нэцтэй. Тань. Урд нь уулзчихсан. Би тэрөө таныг хүсэх юм бол хууль зүйн тусалцааны төвөөс танд үн төлбөргүй улсын өмгөөлөгч гаргаж өгөөд тусалцаа үйлчлэгээ авах тал дээр чинь зуучлаад өгье. За тийх шаардлага бараг байхгүй дээ. Манай хүн чи ойрдоо гайгүй л байгаа шүү дээ. Хүчирхийлд амьдрнаа гэдэг тийм сайхан зүйл биш шүү дээ. Нөхөр чинь таныг зодгийг бид бүгдээрээ мэднэ. Хүүхэд чинь хүртэл эрсдэлтэй байгаа шүү хчээ. Манай хорооны хамтарсан баг хуралдаад танд хууль зүйн зөвлөгөө хэрэгтэй гэж үзсэн. Та хоёр маань ч гэсэн хууль зүйн зөвлөгөө авчихгүй юу? Ямар ялгаа байх вэ? Цаадах чинь гарч ирэл ахаа шүүслээд унаа шүү дээ. Би хоёр хүүхдийнхээ эцгийг тэр шорон руу чинь цөлчгөөд бид гурав яаж амьдрахыг болж байна. Та нартай та наргүй урд нь болоод исэн амьдралыг цаашдаач болох л байлгүй. Хичээ. Тэр амар газар руу явуулах гэдэг биш. Таны нөхрийг зүгээр өөрийнхөө хүсэлтээр архины эмчилгээнд явуучаасай л гэдэг байгаа. 21 хоног. Нарагч. Та тэр хоронд нь өрхийн орлоготой болох сургалтанд сууж болно шүү дээ. Хоёр хүүхдийг чинь ч гэсэн хичээл сургуулийн таслуулахгүй төр хамгаалах байранд авчий. Ер нь бол нийгмийн халамж үйлчилгээний тал дээр л тань тусалцаа үзүүлэх гээд байгаа юм л да. Өө за. Бүр та нар бүр айл гэрийн амьдралыг заадаг болоо юу? Та нарт одоо өөр хийчмээр ажил төрөл гэж байдгүй юм уу? Нэртэйгээр нь тэгвэл манайд орж ирээд амьдарч чаач. Би виштэй. Ханилсан ханиа. Тэр цоочтой хаалга руу чинь өгч явуулах бодол огтхон ч алга байна за. Үгүй ихчээ. Чи дугаа байж. Мууч гэсэн миний хань ижил заа юу? Хоёр хүүхдийн минь эцэг. Та нар одоо зүгээр яв. Явж үзэх зүгээр. Тийм ярих чаавал. Хамтаа унаа ирсэн хүүхдүүдийг төр хамгаалах байрлал болгоо. За тэг. Би нэр албатаад болтгоо эмчилгээнд явуулцдаг л байж. Тань чи битэрийг хариуцж байгаа энэ дүрэг 43 хороо 90 гаруй мянган өрх айлт 342 мянган гаруй ихгүй амтай ийм том дүрэг. Энэ айлд гарч байгаа ийм хэрэг гарахгүй төлөө би зүтгэж байгаа шүү дээ. Тайвшир. Гэр бүлийн хүчирхийл хизээж санамсаргүй үйлдэл байдгүй. Бие хянах чадваргүй. Хяналтаа алдснаас болсон гэхинч жинхэнэ шалтгаан биш байдаг. Эсэргээрээ ирэх мэдэл. Хяналтанд ах охирогчийг бүрэн оруулах гэсэн санаатай үйлдэл байдаг юм. Хэрвээ та энэ удаал ингэчлээ гэж хүчирхийллийг хүлээн зөвшөөрч эхлэх юм бол эрсдлийг улам нэмэгдүүлж ирээдүйд ирэх гай түүтгэрийг түүмэр шиг өрдөж байна л гэсэн үг.